За сайн байцгаана уу? Марбонд оролцож байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр цахим орчин дээр хэрхэн мөнгө олдог аргуудын талаар цөмөр ярилцъя. За бид нэр цахим орчин гэж ярихаар интернет гэдэг зүйл. За интернет нь юу юм бэ гэхээр дэлхийн улс орнуудыг холбосон олон сая компьютерийн сүлжээ ба асар их мэдээллийн санг тодорхойлсон нэр байдаг. Тэгэхээр интернетийг цөмөр бүх дэлхийн сүлжээнүүдийн сүлжээ гэж үздэг. Тэгэхээр сүлжээнүүдийн сүлжээ гэдэг маань олон компьютерууд зэрэг холбогдож мэдээлэл хүргэх, авах энэ боломжийг нээж өгсөн. За хамтын харилцаа холбоо үүсгэх, мэдээлэл дамжуулах зам ба асар их баялаг нөөц боломжууд компьютеруудын холболтууд дээр оршдог. Тэгэхээр цахим орчин зөв үүссэн цагаас аваад үзье л да цөмөр. 1969 оны сүүлч 70 оны гэхээр анх Америкийн нэгдсэн улсад цэрэг дайны зориулалтаар анх ашиглаж ирсэн. За түүхэн сонирхолтой. Эхлээд 4 хүн компьютерийн хооронд нь холбоод тэгээд үйл ажиллагаагаа явуулж эхэлчихсэн баг. За тэгвэл 90-ад оноос вебсайт зохиогдож эхэлсэн. Вебсайтууд гараад дандаа нөгөө үсгэн мэдээллүүд тавигддаг байсан. Зураг тавигддаг байсан. Тэрэн дээр дуу дүрс гартдаг байсан. Тэгвэл дуу дүрс гарч эхэлснээс хойш ерөөсөө цахим бизнес болж хөгжиж эхэлсэн. Дуусан дуугаа оруулж болно, дуунуудаа оруулж болно, кино тэгээд дүрсээ гаргаж болдог. Тэгээд энэ нэггээр цахим бизнес бол хүчтэй эхэлсэн. За тэгээд энэ анх бидний мессенжер хөгжижсэн түүх Yahoo компанитай салшгүй холбоотой. Анхны имэйл хаягууд Yahoo компанид үүсгэн байгуулагдаж бидний имэйл хоорондоо солилцож мессенжерээр нь харилцаж эхэлсэн. Захиагаа дамжуулж эхэлжсэн. Гэхдээ тэр үед хүн болгон одоогийн шиг гар утсан дээр авах боломжгүй байсан л та. Интернет гэдэг зүйл толбогдоогүй байсан учраас авдаггүй байсан. Тэр үед чинь бид нар нэг имэйл явуулах гэж айл болгонд интернет гэдэг зүйл байхгүй. Интернет кафенууд байгуулагдаж тэр интернет кафенууд руу орж имэйл явуулах гэж суудаг байсан. Имэйлээ шалгах гэж. Тэр одоо нөгөө компьютерийн газрууд чинь хүүхдүүд компьютер тоглох гэж тийш ороод ш түүх залуучууд. Тэгэхэд тэр үед хэрэглээ нь юу байсан гэхээр интернет кафе нэртэй. Тэр үед мэдээлэл авахгүй юу? Мэдээлэл хүнд явуулахын тулд тийш ордог байсан. За тэгээд 98 онд Google компани байгуулагдаж асар олон мэдээллийн сүлжээг бий болгож чадсан байна. 2001 онд бидний Facebook анх байгуулагдсан. Хүн болгон Facebook хаягтай болсон, ашиглаж эхэлсэн. Одоо Facebook руу ордгүй хүн гэж баг байхгүй боллоо шүү дээ. За YouTube байгаа. Нөгөө бичлэг гүйдэ үздэг, бичлэгээ тавьдаг. Тэндээс бид нар хэрэгтэй дуучсныхаа дууг, за киног үзэх ийм боломжийг нээж өгсөн. За тэгвэл цахим орчин, цаг хугацаа, орон зайг үл хамаардаг. Тэгэхээр цахим хэрэглэн дээр тулгуурлан цахим засаглал одоо л энэ хоргийн үед яг хийгдэж байгаа зүйл. Цахим хурлууд хийгдэж байна. Цахим бизнес хийж мэдээлэл нөгөө Facebook групп, за Facebook олон группүүд байдаг. Тэгэд пэйж дээрээ тавьж мэдээлэл дамжуулж байгаа. Тэндээс судалтаагаа хийх ийм боломжийг нээсэн. Энэ орчин асар хурдтайгаар хөгжиж байна. За тэгвэл интернетийн давуу тал нь юу юм бэ? Хамгийн их мэдээллийг өөртөө агуулж байдаг талаар шүү дээ. Энэ цахимын давуу тал. Та хэрэгтэй зүйлээ ямар ч цаг, ямар ч өдөр хамаагүй өөрийн хүссэн бүтээгдэхүүнийг интернетээс хайлтын олж авах боломжтой болсон. За энэ зүйл чи юу вэ? За жишээ нь одоо миний барьж байгаа удирдлага байж болно. Ийм удирдлага хайхын тулд Logitech гээд энэ удирдлага Logitech гэж бичихэд баг ихэнх зүйлүүд нь гараад ирдэг. Энэ мэдээлэл хайж болоод яг өөртөө хэрэгтэй загвараа сонгож авах боломжтой болсон. Энэ цаг хугацаа хамаагүй шүү дээ. Ажлын цаг гэж байхгүй. Өдөр шөнө та хүссэн үедээ хийх боломжийг нээж өгсөн. Бүр хүссэн үедээ хааж хийж болно шүү дээ. За тэгвэл интернет орчинд мөнгө олох аргуудыг цөмөрөө сонирхъя. Вебсайт, блог хийх, сурталчилгаа байршуулах. Бид нэр вебсайт руу байнга ордог. Ихэнх хүмүүс мэдээллийн вебсайт руу орж өдрийнхөө мэдээллийг авдаг. Ажилдаа ирэнгүүтээ
мэдээллийн вебсайт руу орж тэр мэдээллийг авдаг. Хажууд нь сурчлагаанууд яваад байдаг. Янз бүрийн сурчлагаанууд гараад идэг, жижигэн гүйдэг, харагддаг, дүрстэй, дуутай янз бүр байдаг. Энэ сурчлагаануудыг байршуулах боломжтой болсон. За цахим хуудасны загвар бүтээх. Та вебсайт хийх гэж байгаа бол загварууд, маш олон загварууд хийцэн мэрэгчлийн хүмүүсээгээ зардаг болсон. Жилийн тэдэнд анхны жил тэд дараагийн 2 дахь жилээс өмнө нарийн хямдраад тэдэн доллар жил болгон төлнө гэд тэндээс ашиг орлогоо байн хүртэж байдаг. За онлайнаар хичээл заах. Одоо бол энэ хоргийн үед чинь байн онлайнаар хичээл заагдаж байгаа. ТV хичээлүүд 10 жилийн хүүхдүүд гарахад дээд сургуулийнхан бол дандаа онлайнаар хийгдэж байгаа. Хувийн сургуулийнхан тэр тусмаа онлайнаар хийгдэж байгаа. Цахим номыг цахим хэлбэрээр бий болгосон. Та тэр зохиолчийн тийм номыг авъя гэхэд англи хэл дээр бол маш олон номнууд байдаг. Төлбөрийн төлөөд цахимаар аваад гар утсан дээрээ унших боломжтой болсон. Хуудас бараа бүтээгдэхүүнээ зардаг. Янз бүрийн бараа бүтээгдэхүүн зардаг сайтууд бий болсон. Монголд ч гэсэн олон сайтууд хүргэлт хийдэг ийм сайтууд бий болсон байна. За тэгэхээр YouTube дээр өөрийн гэсэн видеог бүтээж хүмүүст үзүүлж мөнгө олдог. Олон дахин давтамжтайгаар үзчихвч танд тэр хэмжээгээрээ мөнгө олох боломжийг нээдэг. Орчуулга хийж байгаа. Төрөл бүрийн орчуулга юм. Та онлайн дээр мэдээлэл явуулчихна. Танд орчуулаад хүргэн данс руу мөнгө нь орчно. Энэ бол өргөн хэрэглэгдэж байгаа зүйл. За өөрийн бүтээсээ эзүүлээ зардаг, сурчлагыг нь хийж зардаг. Бид нар олон группүүд байгаа зарын сайтууд дээр тавьж зардаг. Интернетээр бооцоо тавих аргууд байдаг. Энэ гадаад бол олон тэмцээн уралдаан дээр байнга хэрэгэлдэг юм байна. Интернетээр бооцоо тавьдаг. Тэгэхээр олон хүмүүс ашиглах боломжийг нээж өгсөн бас нэг зүйл болохоор MLM буюу шууд борлуулалтын бизнес байдаг. Энэ бизнесийн талаар цөмрөө дэлгэрэнгүй авч үзье гэж бодсон. Яагаад вэ гэхээр энэ бизнесийг хүн болгон хийх боломжтой болсон. За та насанд хүрсэн л бол тэгээ өөр дээрээ иргэний үнэлэх авцсан, насанд хүрээд өөр дээрээ бонус урамшуул авах юм боломжтой болсон банкнд харилцаа үүссэн хүн гэсэн үг. Энэ хүмүүс бие дааж энэ шууд борлуулалтын бизнесийг хийх боломжийг нээсэн. Тэгээ энэ болохоор тэтгэврт гардгүй бизнес. Нас, хүйс, за яс үндэс хэн байх хамаагүй. Та хөгшин залуу тэр тэтгэврийн настай өвөө эмээ хинч байж болно шүү дээ. Гэхдээ та жирэмсэн байгаад ажил хийх боломжгүй байсан ч гэрээсээ энэ бизнесийг хийх нөхцөлийг бүрдүүлж өгсөн. За тэгвэл ийм давуу талууд байдаг учраас энэ бизнесийг цөмөрөө аваад үзье л та. Ихэнх хүмүүс маань уламжлалт бизнес, шууд борлуулалтын бизнес буюу MLM хоёрын онцлогийг цөмөрөө аваад үзье. За уламжлалт бизнес анхны хөрөнгө оруулалтыг аваад үзье л та. Уламжлалт бизнес хийх гэж байгаа хүн бол заавал хөрөнгө оруулалт хийдэг. Тэр нь юу юм бэ гэхээр та нэг үйлдвэрлэл явуулах гэхэд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг авах бараа материал авна. Бизнес хийгвэл юм зардаг болъё гэвэл эргэлтийн хөрөнгө хэрэгтэй шүү дээ. Хаана авчраад зарах уу гэж лангуу түрээслэхээс эхлээл хөрөнгө оруулалтууд шаарддаг. Шууд борлуулалтын бизнест маш бага. Яагаад маш бага гэж байгаа гэхээр хүн болгон оролцох нөхцөлийг бүрдүүлсэн. Тийм хэцүү зүйл биш байдаг. Хүн бүрийн авчхаар боломжтой дурлсан бараа бүтээгдэхүүн за тэрийг санал болгож анхны худалдаа авалтуудыг их боломжийг нээдэг. За зээл уламжлалт бизнес хийхэд та эргэлтийн хөрөнгөгүй бол зээл авдаг. Хүн маш өндөр байдаг. Биднэрт бол анхны хөрөнгө оруулалт бага учраас зээл авах шаардлагагүй. Эрсдлээ аваад үзье л та. Бизнесээ босгохын тулд та маш олон өрсөлдөгчтэй байгаа. Тэднээс давуу гарч иж л ашиг олох боломжтой. Тэгэхээр та бизнесээ босгочулна эсвэл давхурах боломжтой. За биднэрт бол алдах зүйл байхгүй. Та өөрийнхөө боломж таарсан бараа бүтээгдэхүүн аваа хэрэгэлцсэн тэр нь таны хэрэгцээг бүрэн хангадаг чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнүүд байдаг. Тэгээд аль эсвэл уучин эрүүл мэндийн хэрэглэн, аль эсвэл ахуйн хэрэглээндээ хэрэглэчин. Тэгэхээр танд алдах зүйл байхгүй. За зарцуулах цагаа аваад үзье. Бид нар уламжлалт бизнесээ хийж байвал нөгөө үйлдвэр аж ахуйн газраа байгуулж байгаа хүн чинь ашиг олохын тулд бүтэн цагаар ажилладаг, цаг наргүй ажилладаг. Биднэрт бол бэлэн модель дээр ажиллаж байгаа учраас өөрийнхөө завтай цаг бүр 2 дахьчоор ажиллахын хажуугаар их боломжийг нээж өгсөн. Тэгэхээр энэ дээр нэг зүйл хэлэхэд юу юм гэхээр ер нь хүн нэг орлоготой байгаад амжилтанд хүрнэ гэж байдгүй гэдгийг энэ
амжилтанд хүрсэн хүмүүс олон хүмүүс хэлсэн байдаг. Хүн доод нь хоёр орлоготой байх хэрэгтэй. Хоёр талын бизнесээс орлогоо олж ивэл та эрсдлээс хамгаалагдана гэдэг. Тэгэхээр одоо 21-р зуун цахим орчин хөгжиж байгаа юм чи яагаад энэ мөнгө олох аргуудыг яриад байна вэ гэхээр та эндээс өөр тохирсон арга ажлынхаа хажуугаар хийх боломжийг нээж хоёр дахь орлогоо бий болгох хэрэгтэй. За цаашаа явъя. Тэгэхээр бизнес санаанууд хэрэгтэй. Уламжлалт бизнес юм зарах гэж байгаа бол хүнээс нөгөө яг адилхан юм зарж байгаа хүнээс яаж илүү зар сурталчилгаа хийж илүү төлөйг гаргаж иж шин санаанууд гаргаж иж тэр хүнээсээ илүү гарах боломжтой. Биднэрт бол олон улсад ажиллах бэлэн модель байдаг. За объект мэдээж юм зарах гэж байгаа хүн ч гэсэн лангуу хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр танд байрлал сайтай маш сайн худалдааны төвд яг төвийн байрлалтай хүн олон ордог газар ятгахтаа лангуу түрээсэл. Биднэрт бол ямар ч шаардлагагүй. Гэрээсээ дуртай газараасаа мэдээлэл дамжуулж хийх боломжтой болсон. За тоног төхөөрөмж, уламжлалт бизнес. За түрүү жижиг юм зарах гэж байгаа хүн хэлсэн. Лангуу байх хэрэгтэй. Лангуугаа аавна. За тэрэн дээрээ ард нь суух сандал хэрэгтэй, кассны машин хэрэгтэй гэл ингээл баримтыг гаргаж өгөхөөс эхлээл маш олон зүйл танаас шаардна. Ядахтаа л тооны биш хэрэгтэй. За биднэрт бол тийм зүйлүүд юусоо шаардлагагүй. Бэлэн модель байгаа. Та өөрөө тэр зүйлүүдээ мэдсэн багтал танд бүр заах тусгай сурцсан хүмүүс бэлэн байждаг. За тэгвэл тусгай зөвшөөрөл, мэрэгжлийн хяналт, сар бүрийн нэхэмжлэг. Энэ бол айгүй хэцүү зүйл байдаг. Юмаа хийж эхлэх багт чинь л за юмаа төлөөрэй, тэр бичиг баримтаа хийгээрэй, шалгалт ирээ шүү, тэнд хянана гэл ингээл маш их зүйлүүд гардаг. Биднэрт ямар ч шаардлагагүй тэр. Хамгийн их хэцүү зүйл цалин баг. Өөрөө ашиг болох хэрэгтэй. Мэдээж хүнтэй хамтарч ажиллана, зарим хүмүүсийг ажилуул. Тэр хүмүүсийн цалин шийдэн, нийгмийн даатгалын төлөнд, эрүүл мэндийн даатгалын төлөнд, автобусны мөнгө нөгөн, хоолны мөнгө нөгөн гэл бүх ил зүйлийн тэгээ ажиллах орчны та бүр төлнө шүү дээ. Тэгэхээр танд бол маш их дарамт ирдэг. Биднэрт бол тийм зүйл байхгүй. Нөгөө сонгосон компани маань танд ажилтсан таарсан, ажилласан хөдөлмөрчин таарсан бонус урамшууллын таны данс руу шилжүүлждэг. За тэгвэл цөмөр MLM хүн болгон хийх боломжтой тэр салбарынхаа тэгвэл маш олон компаниуд байдаг л та. Тэр компаниудаас та зөв сонголтоо хийх хэрэгтэй. Эхлээд хамгийн чухал зүйл хөрөнгө оруулалт нь маш бага байдаг. Бид нэр хүн бүр зээл аваад тэрийг хүсэлцэн байвал хийх боломжийг олгож өгсөн байдаг. За тэгэхээр ижил тэгш маркетинг байвал маш сайн. Та урд орсон, төрүүлж орсноос хамаарахгүйгээр яаж ажилласнаас ч шалтгаалж та сайн ажиллавал тэр урд орсон хүмүүсээс илүү бонус урамшуул авах боломжийг нээж өгсөн. За таны орох гэж байгаа компани чинь үйлдвэрлэгч байх хэрэгтэй. Бараа бүтээгдэхүүнээр таныг таслахгүй тэр чанартай бараа бүтээгдэхүүнийг байнга нийлүүлдэг байх хэрэгтэй. Хамгийн чухал юм олон улсад ажиллах боломжтой. Нэг шууд борлуулалтын компани та Монгол улсад бүртгүүлээ орчоод за Германд очлоо. Германд очисон чинь танд хүн чинь чи юу хийж байгаа бэ? Би нэмэлт орлого энэ компанитай ажиллаа хийж байгаа гэхэд би тэгвэл энд чинь Германаас тэр компанид ажиллах боломж бий юу гэхээр тийм нөхцөлийг бүрдүүлсэн компанид л оруул гэсэн. Бага штэ. Та онлайнаар ингэж ороод энэ мэдээллээр ороод бараа бүтээгдэхүүнээ захиад гэртээ хөргөлөө авах боломжтой болсон. Ийм компанийг сонгож явбал та маш сайн. За урамшуул нь мэдээж өндөр байх ёстой. Таны цалин гэсэн үг шүү дээ. Та цалингийн асуухгүйгээр ажилд орж ирсэн үү? Тэгэхээр бид нар бол сайн ажиллах тусмал бонус урамшуулж өндөр хардаг. Яг ажилласны чи хэрээр үнэлдэг. Энэ яагаад маш хурдан энэ хүмүүс амжилтанд хүрээд байна гэхээр өөрийнхөө хөдөлмөрийг үнэлж чадаад байгаа гэсэн үг. Бид нар гадаадд очиж ажиллая гэж явдаг шүү дээ. Гэтэл тэр нь хар ажил хийх гэж явдаг. Тэгсэн мөртлөө Монголд авч байгаасаа үнэлгээ өндөр байдаг. Тэгвэл та энэ дэлхийн хэмжээний компаниудыг сонгоо орцсон бахад Америк хүн тэнд ажиллаад авдаг бонусыг та Монголд ажиллаад авах боломжийг нээж байгаа шүү дээ. За шилдэг маркетингтай байх хэрэгтэй. Танд маркетинг систем амжилтанд хүргээд амьдрал ахуйг чинь дээшлүүлээд өөрөө хөгжих боломжийг олгосон маркетингтай байл маш сайн. Онцгой бүтээгдэхүүнтэй.
Тэр бүтээгдэхүүн юу юм гэхээр өөр компани үйлдвэрлэдэг. Тэр компани патенттайгаар чанараа өндөр түвшинд үйлдвэрлэдэг. Тэгээд тэрийг аваад хэрэглэхэд хүн болгонд хүртээмжтэй байвал маш сайн. Ийм бүтээгдэхүүнтэй компаниг сонгох хэрэгтэй. За тэгээд та мэдээж хүн мөнх биш. Тэгэхээр өөр хүүхдүүдтэй өвлүүлдэг. Бодоод үзэлтэй. Амьдралаа авч явахаар тийм бонус урамшуул авч чадчихгаа та. Тэгээд өөр хүүхдтэй тэрийг өвлүүлээ. Тэр нь улам ахиа явна гэдэг бол маш бүр хүмүүсийн хөдөлмөрийн өгөөжийг үнэлдэг, өөрийнхөө төлөө ажиллах боломжийг нээж өгдөг ийм бизнес модель байдаг. Тэгэхээр энэ модельийг яагаад бүр илүү дэлгэрэнгүй яриад байна гэхээр хүн болгон ажиллах боломжтой, бүр боловсрал, мэрэгжил, хөгшин залуу, өндөр нарийн тархан турхаа бүгд шаардахгүй шүү дээ. Таныг тэтгэврт гарахгүй энэ бизнес. Тэгэхээр та энэ бизнес яг сонирхоо зориод орвол амжилтанд хүрэх бүрэн боломжийг нээж өгч байгаа. За тэгээд хүн эхлэхийн тулд агуу байх хэрэггүй гэж. Энэ хүний хэлсэн үг бол гайхалтай. Энэ хүн бол олон хүмүүст лекц тавьдаг, сургадаг ийм гайхалтай лектор хүн байна. Тэгэхээр агуу болохын тулд та эхлэх хэрэгтэй. Хамгийн гол нь та зөв компаниас бол зөв эхэлж байж хоёр дахь боломж чинь бий болдог. Тэгэхээр та бүхэн маань цахим орчныг зөв ашиглаарай. Тэгээд эндээс мөнгө алах аргуудыг судалж харж үзээд эндээс судлаад тэгээ өөртөө дахин нэг орлогыг бий болгохыг хичээгээрэй. Хэрвээ одоо нэг даалгавар өгөх гэсэн та бүхэндээ саяын мөнгө олох аргуудаас та алийг ашиглаж байсан бэ? Тэр талаараа дэлгэрэнгүй мэдээлэл ярьж оруулаарай. Аль эсвэл тэрийг ашиглаж байгаагүй бол та алийг ашиглаж амьдрал ахуйгаа хоёр дахь орлогоо бий болгоё гэж бодож байна юу гэдгийг яриарай. Хуваалцаарай бид нартай. Тэгэхээр та бүхэн ашиг орлого нь их болоорой, амжилт дээрэл дүүрэн байгаарай. Та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа.